За манай өнөртөнд урлагч залуучуудын дунд маш их яригддаг нэг зүйл бол энэ өнөртөө бас оргигүй хөлхөө гэдэг асуудал. Тэгэхээр над руу ч гэсэн маш олон хүмүүс бичиж энэ оргигүй хөлхөө хэлээд өгөөч гэж асуудаг. Тэгэхээр энэ асуултын хариу болгож залуучуудаа өнөртөө усны ориг хөлхийг хэрхэн таних талаар цуврал бичлэг хийж байна. Анхныхаа бичлэгийг маш их хөлх хийгддэг Chanel branding Bleu de Chanel зурчнээс эхлэе гэж бодлоо. Тэгэхээр хэрвээ та энэ усыг авах гэж байгаа бол эсвэл авсан бол авчаад орой хөлхөд нь эргэлзэж байгаа бол энэ бичлэгийг үзэж шалгаарай. За энэ Chanel branding Bleu de Chanel өнөртөө ус байна. Eau de toilette нэгтэршилтэй. Тэгээд энэ дэлхийн дахина ер нь борлуулалт сайтай зурчиг. Тийм учраас хөлх маш их байдаг. Тэгэхээр энийг авахдаа яаж ориг хөлхийг нь таних вэ гэдэг талаар ярилцъя. За тэгээд гаднаас нь хараад яаж таних вэ гэхээр юуны төрөнд энэ гялгуур уут нь. Энэ гялгуур уут нь маш цэвэрхэн. Ерөөсөө үрчлээс, зураас зүлэгдсэн зүйл байхгүй, дундуураа шороо тоос ороогүй, үрчгэргүй тийм байх хэвээр. Хөлхүүд нь бол ерөөсөө нэлээд зүлэгдсэн болох, маш их зураастай, дундуур нь тоос шороо орсон, ер нь болох хийцтэй байдаг. Тэгэхээр бас одоо ингээд дээдлийг харъя. Маш цэвэрхэн наалттай. Тэгээд энэ нуглаасууд бол 90 градусын хэмжээтэй. Ингээд 90 градусын хэмжээтэй хийгдсэн байх хэвээр. Доотлол нь ч бас адил. Бас нэг анхаарах гол зүйл бол энэ хажуудлын наалт маш цэвэрхэн, тэгшхэн, цав нь бараг харагдахгүй ийм байх хэвээр. Хөлх нь бол цав нь нэлээд харагдсан, дали тиймэрхүү байдаг. Дараагийн анхаарах зүйл бол бичиглэл. Бичиглэл нь одоо ингээд тэмтрээд үцгэд нааша таваасан байдаг. Энэ Bleu нь тавгар, Dän зүгээр хийвэлсэн, Chanel нь тавгар, Paris нь зүгээр хийвэлсэн. Ингээд сайн харахад нааша тоож гарч ирсэн байгаа. Тэгээд энэ доотлын бичиглэл. Энэ доотлын бичиглэл бас ингээд тэмтрээд үцгэд доошо хонхоосон сийлсэн маягийн хэлбэртэй байна. Бүгдээрээ энэ 100 мл гэж байгаа юм ч гэсэн. Хөлх нь бол зүгээр хөвлсөн байдаг. Хөвлөсөн. Яг одоо хөлхүүд нэлээд сайн хийдэг болсон л доо. Тэгэхээр би ийм тоолгож хийсэн хөлхийг харж исэн. Тэгэхээр за зөвхөн ингээд тавгар байна гэд ориг гэсэн үг биш. Энэ доотлын бичглийг сайн хараарай. Энэ ингээд доошоо хонхоосон байх ёстой шүү. Бас ардаа арын бичглэл. Эдгээр нь бүгдээр ингээд тэмтрээд үцгэд доошоо хонхоосон, сийлсэн байдаг. Ер нь би ингэж сийлж хийсэн хөлх хараагүй. За дараагийн харах зүйл бол лого. Лого нь маш цэвэрхэн хийгдсэн. Энд тэндээ холцорч барьсан зүйлгүй тийм байх хэвээр. Тэгээд бас дахиад тэмтрээд үцгэд доошоо хонхоож сийлсэн хэлбэртэй байх хэвээр. За доотлыг харахад ийм байна. Доороо ийм 4 тоотой кодтой байх хэвээр. Тэр нь бас маш цэвэрхэн сийлсэн маягаар хийгдсэн байх хэвээр. Гэхдээ хөлхөн ч гэсэн ийм доороо ийм сийлсэн кодтой хөлхийг би харж исэн. Зөвхөн энэ код нь ийм сийлсэн байна гэдээ ориг гэсэн үг бас биш. Тэгэхээр гол анхаарах зүйл бол энэ бичглүүд нь доошогоо сийлсэн хэлбэртэй байна. За энд ингээд харъя. Энд Made in France гэсэн байна. Францд хийсэн зурчиг байна. Тэгэхээр Chanel Америк болон Францд үйлдвэртэй байдаг. Зарим зурчигнууд Made in USA гэж байдаг. Тэглээгээд хөлх гэсэн үг биш гэдгийг анхаараарай. За тэгээд ингээд задлж харуулахгүй гэж байгаа тохиолдолд гаднаас нь хараад ингэж таньж болох нь. За одоо бүгдээрээ задлж үзье. Бас нэг сануулгах зүйл бол энэ бичгэл нь одоо ингэж сайн харагдаж байгаа. Энэ бол цагаан өнгөтэй байдаг. Цагаан. Хөлхүүд нь ерөнхийдөө ийм мөнгөлөг
гэрэлтсэн өнгөтэй байдаг шүү. Ингээд ерөнхийд нь харахад шил нь маш цэвэрхэн, зураасгүй, зүлгэгдсэн зүйлгүй байх хэвээр. Хөлхүүд нь ерөнхийдөө нэлээд зүлгэгдсэн болох байдаг. Одоо бичглийг нь харахад бас маш цэвэрхэн хийгдсэн байдаг. Энд тэндээ холцорсон зүйлгүй, энд тэндээ илүү гарсан зүйлгүй байдаг. Тэгээд хөлхүүд нь бол ерөөсөө заримдаа ингээд холцорсон, баг ингээд үцгэд холцорч байдаг. Тэгээд зарим үсэг нь арай илүү гарсан, энд тэндээ жоохон будаг нь илүү гарсан тиймэрхүү байдаг шүү. За тэгээд ингээд шилний хэв гэж байдаг. Одоо хэвэнд цутгаад ингэж хийж байгаа. Тэгэхээр одоо энэ нэг жоохон юм зураас харагдаж байгаа биз? Одоо энийг ингээд тэмтрээд үцгэд бол гүлгөр баруун мэддэхгүй. Хөлхийг нь тэмтрээд үцгэд маш сайн мэдрэгддэг. Энэ холбоосыг нь маш болох хийсэн байдаг. Бас ингэ хажуудал нь одоо ориг нь бол ийм гой гүлгөр, хөлх нь бол нэлээд сүрдгөр, энэ доотлолтоо ч гэсэн энэ хэсгээрээ нэлээд сүрдгөр болох байдаг шүү. Энд бол ямар ч тийм байхгүй гой гүлгөр байна. Дараагийн харах зүйл бол таглаа. Таглаа нэм соронцтой байдаг. Манайхны дунд нэг тийм буруу ойлголт байдаг л да. Соронцтой бол ориг гэж. Тэр худлаа шүү. Оригийг одоо хөлхийг бол соронцтой хийдэг болсон. Тэгэхээр таглаагаар нь яаж ялгах вэ гэхээр таглахад одоо би жишээлбэл логог ингэж харуулж байгаа таглалаа гэхэд таглахдаа энэ лого нь яг ингэж тэг шимтэй болж буудаг. Одоо харъя. Ингэж хөлх нь бол тэгдэггүй. Хөлх нь бол ингэж тагласан чинь хэвээрээ таглагдана гэсэн үг. Дахиад үзье. Ингэж таглагдах хэвээр. Тэгээд хөлх нь бол одоо ингэж эргүүлэхээр эргээл энэ таглаа нь эргээд энд бол эргүүлэхэнгууд цаанаасаа түлхэгдэж байгаа. Түлхэгдээд онгойж байгаа. Одоо би эргүүлэх гээд үзье. Шууд цаанаасаа түлхэгдээд онгойно. Хөлх нь бол ерөөсөө эргүүлвэл эргээл. Тийм ялгаатай байдаг шүү. Тэгэд мэдээж таглаа нь маш цэвэрхэн хийгдсэн, энэ тэнтэй холцорсон зүйлгүй бас доошоо сийлэгдсэн байдаг. Дотор талдаа бол бас Chanel-ийн лого байдаг. Хөлх нь ч гэсэн ийм логотой хийгддэг болсон. Гэхдээ миний харсан хөлх бол за ингээд логотой байсан ч гэсэн одоо энэ хэсэг нь гүлгөр цэвэрхэн байгааз хөлх нь бол ингээд сүрдийсэн, өнгөлөгдөөгүй, энэ тэндээ сүрдийсэн тийм байдаг шүү. За бас нэг анхаарах зүйл бол гуурс нь. Хөлхийн гуурс нь нэлээд өргөн, цайвар одоо өнгө нь сайн харагдчихэдэг. Энд бол бараг харагдахгүй. Би энэ цацаагүй шинээр байгаа болохоор энэ дагаар байна. Гэхдээ ингээ харахад бараг харагдахгүй. Хөлх нь бол нэлээд сайн харагдчихэдэг, өргөн гуурстай байдаг. Бас нэг анхаарах зүйл бол энэ цацагч нь ингээд харахад тэгшхэн бараг энэ наадлынхаа тагтаа нэг хэмжээтэй. Хөлх нь бол цаашаа хонхоож орсон байдаг, нэлээд хонхоож орсон. Тийм ялгаатай. За тэгээд хамгийн гол бас нэг шинж нь болохоор энэ арталтаа кодтой. Бид нарын анх харсан хайрцаган дээр байсан код шилэн дээрээ бас байдаг. Тэгээд тоон яг таарч явах хэрэгтэй. Тэгээд энэ тоог ингээд тэмтрээд үцгэд сийлсэн байдаг. Тэмтрээд үцгэд мэдэгдэнэ. Ер нь ихэнх хөлхүүд бол ерөөсөө яг гаднаа кодтой мөртлөө шилэн дээрээ код байдаггүй. Гэхдээ сүүлийн үед зарим хөлхүүд нь тоо тавьдаг болсон. Гэхдээ хивэлсэн байдаг. Зүгээр л дээр нь хивэлсэн. Эсвэл за бүр сийлсэн бас хөлхийг харсан л да. Сийлсэн байлаа гэхэд энэ тоо хайрцагныхаа тоотоо таардаггүй. Зөрүү. Хайрцагны доор байсан код энэ шилэн дээрээ байгаа кодтой таарах хэрэгтэй. За заримдаа код нь энд байдаг. Ер нь хаач байсан бол энд ч юм уу энэ доор хэсэгт. Гэхдээ сийлсэн байх хэрэгтэй. Тоон таарч явах хэрэгтэй.
Бас нэг анхаарах зүйл бол доотлын бичглэл. Энэ бичглэл нь юм сааралдуу, тийм тод цагаан өнгөтэй биш байдаг. Хөлгүүд нь бол ерөнхийдөө нэлээд тод цагаанаар болхтой хийсэн байдаг. Бас ингээд ажиглахад энэ хэсэг нь цацгчийн энэ хэсэг нь маш гоё цэвэрхэн гялгар байдаг. Хөлгүүд нь бол ерөнхийдөө бүрсийсэн, бүрсгэр энэ тэндээ зураастаа болох байдаг шүү. Үнэрний хувьд хөлхийг маш сайн хийдэг болсон. Ер нь бараг ялгахдахгүй маш сайн хийдэг болсон байлээ. Тийм учраас үнрээр нь бөгөөд удаан барьж ивэл ориг гэсэн бас буруу ойлголт байдаг. Тийм биш шүү. Тэгэхээр хөлхөнд бол ерөөсөө эрүүл мэндийн шаардлага хангаагүй, ямар ч бодис орсон мэдхгүй, ямар ч хяналт байхгүй. Тийм учраас маш аюултай. Ер нь хөлгчээс яах вэ? Адилхан л үнэртэй бол гэж бас түрхэж болохгүй, эрүүл мэндэд маш муу байдаг шүү. За энэ бичлэг маань хэрэгтэй байсан гэж найдаж байна. Тэгэхээр нэмж хэлэхэд гадуураа хүний зурагтаа, одоо загвар өмсгчийн зурагтаа давхар хайрцагтай болоод шууд хөлөх гэсэн. Бас Chanel брэнд ерөөсөө хямдардаггүйгээр автортай. Тэгэхээр авахаасаа өмнө chanel.com руу ороод үнийн шалгаад тэр үннээс хамаагүй хямд байвал ноото гэсэн үг. Тэгэхээр сайн шалгаж авч байгаарай. Тэгээ бас найдвартай газраас авч байгаарай. Америкт бол 50 мл-тэй $75, 100 мл-тэй $95 гэдэг. Гэхдээ дээрээс нь хулдааны такс нэмэгддэг 9%. За тэгээд асууж тодруулах зүйл байвал доор коммент хэсэгт бичиж үлдээгээрэй. Мөн миний анзаараагүй өнгөрсөн эсвэл та нарын харсан хөлгөнд бас ямар шинж тэмдэг байсан тэр талаараа бичиж бусдаа бас тусдаа мэдээлэл хүргээрэй гэж уриалъя. Дараагийн бичлэгээрээ бас маш их хөл хийгддэг Dior branding Sauvage зөрчлийн талаар ярилцсан. Тэгэхээр лайк, subscribe дарж холбоотой байгаарай. Баярлалаа.